Сайн уу? Ано байна. Дэлхийн хуримтлалын өдөр аян энэ сарын 1-ээс 31-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байгаатай холбоотойгоор хүн бүрийн хамгийн түрүүнд заавал үүсгэх ёстой нэгэн хуримтлал болох Emergency Fund буюу санхүүгийн дэртэ болгох гинтийн сангийн тухай энэ удаагийн мөнгө удирдын видеогоор хөндөж байна. Энэхүү аяны тухай би та нарт удахгүй дэлгэрэнгүйгээр хүргэх болно. Тэгэхээр Монгол улсын иргэдийн ойролцоогоор 70 орчим хувь нь ямар ч хуримтлалгүй байдгаа гэсэн тооцоо гарсан байдаг. Өөрөөр хэлбэл гинтийн зүйл тохиолдоход тэдэнд шууд авч ашиглах боломжтой санхүүгийн мөнгөн нөөц байдаггүй гэсэн үг. Яг иймэрхүү тохиолдлуудад ашиглагдах санг бид нар гинтийн сан гэж нэрлэдэг байгаа юм. Тэгэхээр emergency fund бол голчлон тухайн хүнд гинтийн зүйл болох үед ашиглах зориулалттай ажлын байргүй болгох, ямар нэгэн эрүүл мэндийн шалтгаанаар магадгүй машинчин эвдрэх гэх мэтчлэн яг сар болгон өөрийнхөө орлого болон зарлагадаа төсөвлөх боломжгүй байсан гинтийн зүйлс болоход бэлэн байх зорилгоор нөөцөлж авсан санхүүгийн дэр гэж нэрлэж болох үс хуримтлалыг гинтийн сан буюу emergency fund гэж нэрлэж байгаа. Хувийн санхүүгийн төвшөнд бол ингэж нэрлээд байгаа ч зөвхөн хувь хэрэглэгч хувь хүмүүс ч гэлтгүй аж ахуй өрхийн төвшөнд за компаниудын төвшөнд хүртэл emergency fund гэх ойлголтыг нэвтрүүлж ярьж болдог. Энэхүү санг англиар emergency fund гэж нэрлэдэг нь бас хоёр шалтгаантай юм байлээ. Юун түрүүнд emergency буюу гинтийн шаардлагатай байгаа үед ашиглах зориулалттай сан гэдэг агуулгаар байдаг бол хоёрдугаар бас л emergency буюу нэн даруй цуглуулах ёстой сан гэсэн агуулгаар бас орж ирдэг юм байл шүү. Өөрөөр хэлбэл ямар нэгэн хүлээгдэж болох үс урт хугацааны хуримтлалыг бий болгохоос өмнө emergency fund буюу гинтийн сангаа бүрдүүлж авах ёстой. Тэгвэл гинтийн сан гэж нэрлэдэг байгаа энэхүү хуримтлалтаа хичнээн хэмжээний мөнгийг хуримтлуулах ёстой вэ. Хуримтлалыг үүсгэж байгаа үр хувь хүний наад зах нь 3-6 сарын хэрэгцээг хангахад шаардлагатай мөнгийг эндээ бол цуглуулахыг хэвшин зөвлөдөг юм байлээ. Мэдээж тухайн хуримтлалыг үүсгэж байгаа хүн өөрөө яг ямар хэмжээнд байхыг илүүд үзэх вэ гэдгээсээ өөрийн хүснээр хугацаагаа бол тогтоож болно. 1-ээс 12 сарын хугацаанд ихэвчлэн тогтдогч ерөнхийдөө санхүүгийн зөвлөхүүд 3-6 сарын хэрэгцээг чинь хангах үйс хуримтлалтай байх нь бол emergency fund-д хангалттай гэж үздэг юм байлээ. 3 сар бол хамгийн дэжгүй зүйлт байхад миний хувьд бол 6 сар хамгийн аюулгүй юм шиг бол санагддаг. Наад захын зардал гэдэгт төвчж бошгүй зардлуудыг тооцож ойлгож болно. Хүнс, орон сууц, магадгүй зээлийн төлбөр, боловсрал гэд огт хойшруулж бошгүй төлбөрүүдийг юун дээр багтааж өгч байгаа юм шүү. Тэгэхээр гадуур хооллох гэх мэт твшиж болох зарлуудыг юун дотор багтаахгүй. Тэгэхээр хамгийн шүүсийн шахсан нийт зардлынхаа хэмжээг өөрийн хэдэн сарын emergency fund-ыг үүсгэмээр байна. Тэр тоогоороо үржүүлээд тухайн санд чинь хичнээн төгрөг байх хэрэгтэй вэ гэдгийг тогтоож ирнэ гэсэн үг. Ер нь бодоод үзэхэд бид хуримтлалыг баян болох гэж биш харин эрхчлөөтэй байхын тулд үүсгдэг. Энэ дундаа санхүүгийн эрхчлөөтэй. Ямар нэгэн санхүүгийн эрсдлээс айхгүйгээр шийдвэр гаргалт хийж өөрийн хүснээрээ амьдрах боломжийг бол ийм төрлийн хуримтлал, ийм төрлийн санхүүгийн дэр олгодог юм. Тийм болохоор хэрвээ та нар өнөөдөр ямар ч хуримтлалгүй хүмүүс байгаа бол хамгийн түрүүнд өөрийн гэсэн гинтийн сан болох санхүүгийн дэрийг үүсгэж авахыг та нарт зөвлөе. Emergency fund буюу гинтийн сан хуримтлалтай болохоор шийдсэн бол энэхүү хуримтлалаа амжилттай бүрдүүлэхэд чинь туслах зарим тактикийг зааж өгье. Юун түрүүнд хуримтлалтаа цуглуулж байгаа мөнгөө өөрийн картын болоод харилцах данснаас хол байлгахыг зөвлөе. Өөрөөр хэлбэл зөвхөн карта зураад л эсвэл ганц шилжүүлэг хийгээл болчихдог тийм дансанд бол байлгахыг зөвлөхгүй. Нин ялангуяа өөрийнхөө өдөр тутамд хэрэгэлдэг картынхаа дансны үлдэгдэл дээрээсээ emergency fund бүрдүүлж байна гэж тооцох юм бол алдаа болно шүү. Хамгийн наад зах нь өөрийнхөө ашигладаг банкн дээр тусдаа данс үүсгээд тэр дансаа бараг бүр emergency fund гэд нэрлэлчүүл илүү хялбархан тэгээ тогтмол тэр данс руугаа шилжүүлгээ хийгээд байж болно гэсэн. Бүр үсэх юм бол байнгын харилцдаг дансан дээр байнгын харилцдаг банкн дээрээ биш өөр банкн дээр ч гэсэндээ шилжүүлж болно. Тэгэхээр банк хоорондын шилжүүлэг нь ядаргаатай болж ирэх учраас наадхан та нар emergency fund-ныхаа данснаас мөнгө татаад авахгүй гэсэн. Тэгэхээр тэр мөнгөнд хүрэхэд аль болох хэцүү болгох хэрэгтэй. Гэхдээ хэцүү гэхэд огт авах ямар ч боломжгүй болгож болохгүй. Тиймээс тухайн дансыг мэдээч байж байх хугацаанд нэгэнт зарцуулахгүй үлдэгдэлтэй байж байх хугацаанд өгөөж хүртэж байхын тулд би хугацаагүй хадгаламжийн данс сонгохыг бол зөвлөж байна. Мэдээж хэрэг тэндээс карт гаргаж авахгүй харилцах дансны зорилгоор ашиглахгүй учраас хугацаагүй хадгаламжийн данс байх нь тохиромжтой.
хүү цуглуулах учраас хугацаагүй гэж хэлж байгаагийн гол шалтгаан нь яг emergency буюу гинтийн зүйл тохиолдоход мөнгө авахд чинь бэлэн боломжтой данс байх хэрэгтэй учраас хугацаатай хадгаламжийн дансыг би зөвлөхгүй. Хугацаагүй хадгаламжийн дансыг emergency fund-д байлгавал илүү зохимжтой юм. Хэдийгээр хугацааны гинтийн сан үүсгэхээр төлөвлөснөөс ч хамаарат түүнээс ч 2 дахин их хугацаа тэр санг бүрдүүлэхэд зарцуулагддаг гэсэн дундаж тоо байдаг юм байна. Өөрөөр хэлбэл 3 сарын emergency fund-ыг үүсгэхийн тулд ойролцоогоор 6 сарын хуримтлуулах шаардлагатай гэсэн үг. Гэхдээ та нарын хувьд магадгүй үүнээс богино хугацаанд хуримтлуулж чадчихвэл маш сайн байна. Хэрвээ энэс урт байх шаардлагатай бол битгий шантраарай. Мэдээж хүн бүрийн нөхцөл байдал өөр байдаг учраас зүгээр баг зэрэг ийм гайдлайн буюу хөтөж болох зорилгоор энэ тог дурдж байгаа юм шүү. Гинтийн хуримтлалынхаа сан руу хийх дүнгээ өөрийнхөө сар бүрийн төсөвтөө тусгаж өгч байгаарай. Тэгсэн тохиолдолд яг л бусад байрны мөнгө, сөөхийн мөнгө төлөх, моргэж, ипотекийн зээлийн төлбөр төлөх зэрэг заавал хийх ёстой ажлуудын чинь жагсаалт дотор, заавал төлөх ёстой мөнгөний чинь жагсаалт дотор emergency fund руу шилжүүлж байгаа гүйлгээ чинь орчих юм бол магадгүй яг хийх ёстой ажлын жагсаалт гэдэг болсон гэдэг үүднээсээ илүү идэвхтэйгээр тэр данс руугаа та нар мөнгөө шилжүүлж байдаг юм байна. Emergency fund-а аль болох хурдан бүрдүүлье гэж бодож байгаа бол хийж байгаа орлогоо аль болох өндөр түвшинд байлгах хэрэгтэй. Тэгэхээр энэ орлогыг өндөр байлгахын тулд нэн түрүүнд хийж авч болох үс хамгийн ихний алхам бол мэдээж зардлаа танах. Гэхдээ зардлаа танахтаа аль болох бодит зардал бодит төлөвлөгөөг бодит зорилгыг бол тавьж байхыг зөвлөж байна. Яагаад гэвэл гинт хэтэрхий өндөр амбицтайгаар зардлаа маш бага түвшинд төсөлөд ирчих юм бол тухайн зорилгодоо хүрч чадаагүй тохиолдолд сэтгэлээр унах, магадгүй хүсэлчин мохох ч юм уу. Тиймэрхүү асуудлууд байдаг учраас баг багаар алхамаар энэ зорилгыг тавьж үзээд хэрвээ боломжтой бол зорилгоо өсгөх гэсэн тактикийг баримталж байвал илүү дээр. За нэг доор маш олон төрлийн зардлыг бас танах нь сэтгэлээр унах тэр зорилгоос ухрах үндслэл болдог. Тэгэхээр би гэж зөвлөхөө гэвэл өөрийнхөө зардал дундаа өөрөөр ангиллууд байдаг штэ. Гадуур гарах, шопинг хийх, гадуур хооллох, хүнс өөртөө дуртай юм авах гэмс янз бүрийн тийм зардлууд байхад сар болгон өөрөөр ангиллаас нь зардлуудаа хумаад яваад байвал илүү тохиромжтой. Бүгднийг нэг дор танснаас магадгүй олон төрлийн зардлуудаас нэгээр нь ээлжиж танах нь шууд хувийн санхүүд чинь ингэж хүчтэй цохилт болж орж ирэхгүй учраас тийм хөнгөн байдлаар зардлаа таньчихна гэсэн үг. Дээрээс нь сар болгон таньж байгаа англи категори өөрчлөлт яваад байгаа учраас магадгүй чи тэрийг баг танагдаад байна гэдгийг ч мэдрэхгүй өнгөрчих боломжтой. Тэгээ нэгэд эндээ дасан зөгцсныхоо дараа магадгүй танаж байгаа хэмжээгээ бас өсгөж болох юм. Хэдийгээр хуримтлалаа өсгөхөд зардлаа таних нь хамгийн ихний алхам боловч зардлаа танаад хизээч тэг болохгүй шүү дээ. Тэгэхээр хуримтлалаа өсгөх дараагийн заавал хийх ёстой нэг зүйл нь мэдээж орлогоо өсгөх. Тэгэхээр орлогоо өсгөхөд чинь шаардлагатай байгаа магадгүй зарим нэмэлт ажлууд side hustles гэж нэрлэдэг. Тиймэрхүү зүйлсүүдийг хийвэл илүү тохиромжтой байх. Би энэ тухай бас магадгүй side hustles нэмэлт орлого яаж олох боломжтой тухай тусад нь видеоор хүндвэл илүү дээр байх. За нэмэлт орлогууд дундаа бас нэг сонирхолтой орлого байдаг нь хизээч орж ирнэ гэж төлөвлөж байгаагүй зарим орлогыг бол шууд emergency fund руу хийхийг бол зөвлөж байна. Жишээ нь нэмэгдсэн үртгийн албан татврын буцаан олголт, нөөтийн буцаан олголт гэж нэрлэдэг гинт гой бэлэг орж ирсэн ч юм уу. Гэх мэт хизээч өөрийнхөө төсөвтөө тусгаагүй, хизээч орж ирнэ гэж төсөөлж байгаагүй ямар нэгэн орлогуудыг бүгднийг энэ хуримтлал руугаа шууд хийгээд байх юм бол илүү дээр. Бүр emergency fund-ийнхаа дансан дээр шууд хүлээн аваад ясан ч магадгүй илүү дээр үж болох харилцаансаараа огт дамжуулахгүйгээр чи тэр мөнгийг хизээч хараагүй, хизээч зарцуулах боломжийн чамд олдоогүй гэх ч юм уу. Дэлхийн хуримтлалын өдөр 2020 аяны хүрээнд ийм арга хэмжээнүүд зохион байгуулагдаж байгаа. Тэгэхээр 10 дугаар сарын 31-нд Дэлхийн хуримтлалын өдөр тохиож байгааг ашиглаад өөрсдийн хуримтлалыг ч гэсэн мөн бүрдүүлж эхлээрэй. Сонирхуулахад Монгол улсын хуримтлалын үндэсний бэлэг тэмдэг тэмээ байдаг юм байна. Монгол банк, Монголын банкны холбоо, Спаркаса банкны Монгол дахь сан хамтраад 2017 онд энэ бэлэг тэмдгийг сонгож байж, харин энэ жилээс эхлээд хүүхдүүдэд зориулсан Хүүгэлтийн баатруудын дөрүүдтэй болж байгаа юм байна. Ботгонуудад нэр өгөх тэмцээнийг ч гэсэндээ эхлүүлсэн байгаа. Энэ талаарх мэдээллийг би видеоны доор тайлбарлахад холбож өгсөн байгаа шүү. Хуримтлалыг дэмжигч Спаркаса банкны Монгол дахь санд маш их баярлалаа. Тэдний Facebook хуудасаар зочилбол хуримтлалаа үүсгэхэд чинь шаардлагатай хэрэгцээтэй зарим мэдээллүүдийг бас байнга өгдөг юм байлаа. Би Facebook хуудсыг нь ч гэсэн видеоны доор тайлбарлахад холбож өгөх болно. Видеод маань таалагдсан бол лайк дараарай. Мөнгө удирдын суурилын бусад видеонуудыг ч гэсэндээ үзхийг хүсэж байна. Хэрвээ энэ төрлийн контентууд таалагдаж байвал
энд байгаа subscribe гэсэн товчийг дараад хажууг нь хонхыг дарчих юм бол намайг шинээр видео оруулах болгонд notification очиж байх болно шүү. Мөн өөрсдийн туршлага сэтгэлээсээ ч гэсэн видеоны доор комментаар хуваалцаарай. Хамтайсан баярлалаа. Тун утгагүй эргээд уулзъя.